Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. УК байна. Өнөөдрийнхөө энэ бичлэгээр би бусдад ажилдаг буюу өөртөө ажилдаг хоёр хүний ялгааны тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр бусдад ажилдаг хүнд хоёр янзын цаг байдаг. Нэгдүгээр бусдад ажиллах ажлын цаг гэж байна. Хоёрдугаар өөртөө зарцуулах хувийн цаг гэж байдаг. Тэгэхээр ажлын цаг буюу хувийн цаг гэж байдаг. Тэгээ эдгээр хүмүүс ихэвчлэн яадаг вэ гэвэл ажлынхаа цагийг бушуухан дуусгахыг хүсдэг. Нэг өсөндөө хувийнхаа цагийг тэсэн ядан хүлээдэг. Зарим тохиолдолд зарим хүмүүс бүр хувийн цагаас хувийн цагтай нэг амралтын өдрөөс амралтын өдрийн хооронд амьдардаг гэж болно л доо. Тэгэхээр хувийн цагаа ихэвчлэн юунд зарцуулдаг вэ гэвэл ихэвчлэн өөрийгөө зугаацуулахад зарцуулдаг. Нэгсэндээ найз нөхөдтэйгээ уулзаж ресторан суух, баарнд орох, дэлгүүр хошоо хийсч юм худалдаж авах, кино үзэх, гэр орныхонтойгоо өнгөрөх гэх мэтчлэн зүйл нэгсэндээ өөрийгөө зугаацуулах зүйлд цагаа их зарцуулдаг. Тэгээ өөрийгөө зугаацуулахад мөнгө их шаарддаг. Дэлгүүр хийсэн ч мөнгө хэрэг болдог, ресторан суусан ч мөнгө хэрэг болдог, кино үзсэн ч мөнгө хэрэг болдог, тийм ээ. Тийм болохоор мөнгийг номер 1-т ихэвчлэн тавьдаг. Нэгсэндээ мөнгө амьдралд нь чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг л дээ. Харин өөртөө ажилдаг хүмүүсийн хувьд яадаг вэ гэвэл ердөө ганцхан цаг байдаг, тэр нь хувийн цаг гэж байдаг. Ажилсан ч өөртөө ажиллаж байгаа учраас тэр нь хувийн цаг, гэр орныхонтойгоо өнгөрөөсөн ч, гадуур явсан ч бүх цаг нь ганцхан цаг байдаг, хувийн цаг байдаг. Тэгээд эдгээр хүмүүс мөнгийг биш цагийг номер 1 тавьж чадсан байдаг. Цагийг номер 1 цаг маш чухал байдаг учраас эдгээр хүмүүс өөртөө ажилдаг бизнес эрхлэгчид entrepreneur болж чадсан байдаг. Тийм болохоор хэрвээ та өнөөдөр бусдад ажиллаж байгаа, тэгээд өөртөө 100% ажиллахыг хүсэж байгаа тохиолдолд та хувийнхаа цагт яг юу хийж байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Та хувийнхаа цагийг өөрийгөө зугаацуулахад зарцуулж байна уу? Эсвэл өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж байна уу гэдэг дээр анхаарлаа нэг төвлөрүүлээд үзээрэй. Хэрвээ та өөрийгөө зугаацуулахад зарцуулж байгаа бол өнөөдрөөс эхлээд өөрийгөө хөгжүүлэхэд хувийнхаа цагийг зарцуулж эхлээрэй. Ингэх юм бол та магадгүй өнөөдөр 80% бусдад ажиллаа, 20% өөртөө ажиллаад тэгээд тэр 20% маань цаашаа нэмэгцээрэн байгаа 30, 40, 50, 60 гэж нэмэгцээрэн байгаа. Та нэг л мэдэхэд өөртөө 100% ажилдаг болсон байх болно. Тийм учраас та хувийнхаа цагийг та өнөөдөр хэрхэн яаж үрж байна вэ? Өөрийгөө хөгжүүлэхэд үү? Эсвэл өөрийгөө зугаацуулахад өнгөрөөж байна уу гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.